жагаа гэдэг нэг багш байна. Одоо тэрний хичээл одоо яг энэ үедээ хэлэхээр биш гоё. Гэт тэрийг сонсчихгүй юу? Хин наган билгэмж шиг хэлсэн юм. Тий, тэгж хэлсэн нэг podcast гэж байна. Тэгээд сэтгэл санаа шал өөр. Уурлахгүй болохоор ч юм чи яаж нөрөхгүй юм. Яахгүй. Нойр зүй сэтгэл зүйн шалтгаан шүү дээ ерөөсөө. Би өвдөд би эдгээр л уурлаад байна. Хүний сэтгэл зүй эрүүл байж би эрүүлээд юм байна. Амгалан дөрвөн байцгаана уу? Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Би сэтгэлийн эдгэрэл улам сайхан гэрэлтэж тэтгэхээр дүүргэх болтугай гэж хүсээрээ. За сайн байцгаана уу? Эдгэрлийн өргөө подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочин оролцогчоор бол манай эдгэрлийн өргөн дээр танхимаар одоо эдгэрлийн судалбар явагдаж байгаа. Танхимаар суралцсан оролцогч Насан Батгч маань оролцож байна. За та маань өөрийгөө бас товчхон танилцуулна уу? Одоо хаанхын одоо уугуул хаанхын суугуул байгаа билээ. Одоо яг ямар ажил хөдөлмөрлөж эхэлж байна та маань? Би болохоор Архан аймгийн Цахир сумын хүн. За. Уугуул нутаг. Тий. Одоо болохоор Улаанбаатар суурьшаад тэтгэвртэй. За. Хотод ирээд дуудаж байна уу та? Хотод ирээд дуудаж 10 гаруй жил болсон. Тэгсэн үү. За зүйтэй. За хоёлаа өнөөдөр танхимын ангид хөтөлбөр тавраад явахдаа ямар хөө үр дүн тань дээр гарсан байдлаар ярилцсан. Гэхдээ яагаад энэ танхимын хөтөлбөрт орж ирэх буюу танхимын хөтөлбөрт орж ирэхээс өмнөх таны амьдралын хэмээг ямар хөө байсан бэ? Ямар одоо танд шийдэх ёстой асуудал тулгарсан бэ? Тэр талаараа та маань хэлээч. За би энэ хичээл явахаас өмнө надад нойр гүйтгэл асуудал. За ер нь бол нойр гүйтгэлсэн. Тий. Хэрэг удаан жил үргэлжилсэн. За тэр нэг 3 сар л болсон юм. Гэтэ унтаад 3-ээс ирчдэг тэрнээс хойш унтахгүй. Тэгээд унтсан ч гоё мэдрэмжтэй байх хэрэгтэй шүү дээ. Сайхан амарсан авс. Тийм байхгүй. Нэг л ядарсан. Тэгээд сүйдрэг бас тэгээд бас нэлийн удахлаар ч юм ядраад идэм билээ шүү дээ. Тэгэл за энэ одоо яа шинжилгээ өгч өссөн. За. Тэгэл юм байна би энэ. Шинжилгээ өгсөн шинжилгээнд юу ч гараагүй. За, нийлгээ хөр юм гарддаг. Тийм гараагүй. Тэгэл за өөрөө бас хайж байсан л дээ. За одоо яавал зүгээр энэ надад яг юу хэрэгтэй гэд ингээд хайгаад бас нөгөө энэ янз бүрийн подкаст үзэх зөндөө сонссон байхгүй. Тэгж байгаа л за би яг бодглохлоор нөгөө нэг ногоон бэлгшиг хичээл сууя гэж бодож байсан байхгүй. Ер нь бэлтгэлтэй байсан. За. Тэдүүтэйгээ ингээд гуруулаа хичтэй яв гэсэн тийм бэлтгэлтэй байсан. Тэгжсэн чинь бид нар ногоон бэлгшиг подкастыг үзээ хийжсэн чинь та монголчууд одоо нааш яваад байгаас илүү манай тэнд одоо жагаа гэдэг нэг багш байна. Одоо тэрний хичээл одоо яг энэ үедээ хэлэхээр биш гоё. Гэт тэрийг сонсчихгүй юу? Хин наган билгэмж шиг хэлсэн юм. Тий, тэгж хэлсэн нэг podcast. Тэр жагаа гэж сонссон байхгүй би. Гэтэ бас нөгөө нэг хэлтгэн нарийн өөрлөхөр жаргаа гэсэн жагааг сонссон гэж магадгүй. Тэгээд би тэгээд дүүдийг бидэхгүй. Хүүшээ ингэж ярьж байгаа юм чинь монголж байгаа төрлөч л тоо. Тий, ийшээ уршаа авах хэрэг байхгүй гарч ирж л таараа байгаль юм чинь гарч. Би өмнө сонсог авах ярьсан. Тэгэл за монголж байгаа хөш тэрэл очие ерөөсө. Хүлээ гэл тэгсэн. Тэгэл энэ зуныг аваад намар ороод ирсэн чи би нэг амралтанд явж л гэсэн манд хөш нөгөө жагаа хөш хичээл гэж байгаа юм. За. Тий. Одоо 25 онд гэсэн үг шүү дээ өнгөрсөн жил тийм ээ. Тий өнгөрсөн. Тэгэл төв суйлта хаана гэсэн их бууралт. Тэгээ их бууралт төр үнгүй ивэнтэд нутсан байхгүй нэг өдөр очиод. Тэгээ үйжсэн чинь ахаад оройн манад өгдөг. Хөөе эдгэрлийн өргөнд нэгтсэн. Тэн дээр бас ивэнт. За яв. Ингээд явсан. Тэгэл тэр ивэнт дээр л гэсэн ер нь бол за яг миний одоо очих хөстэй газар маань байна. Тэ миний хайгаад гэсэн зүйл яг юм байна. Ер нь тэгэл тэр ивэнт дээр сэтгэлс найх гоё болоод тэр шал өөр болоо хийсэн та. Зүйтэй. За тэгвэл та маань бол бүр одоо наган билгэмж хүртэл одоо жагаах шиг мэдээд бас хэлжил байгаа юм байна. Хэлжсэн бүр тийм. Танаас л одоо ингээд. Тэгэл би сарын дөрөв бодсон байхгүй. Монгол жагаах биш байдаг биш. Яг тэн дээр л очлоо. За ингээд та чинь хизээ анх танхим ингээд сууж гисэн бэ? 2025 оны 11 сарын 3-наас. 11 сарын 3-наас. За тэгээд одоо 11 сараас хойш чинь яг 6 сар болж шít. Одоо ингээд дүүрж байгаа. Эдээ 3 дүүрж байгаа. За бид нар бол онлайнаар бол сардаа хичээлээ үзэж дүүрдэг бол танхимаар бол 7 өдрийн 3 өдөр
үзээд явахаар үндсэндээ гурвуулгийнхаа 6 сар явчихж байгаа. За гэхдээ одоо энэ 5 сарын 5-наас ахуулаад бид нэр эрчимжүүлсэн танхимын ингэж бас гаргаж байгаа учраас бас онлайнтай адилхан сардаа дүүрдэг ангиуд бас ингээд бас давхар ингэж явж эхэлж байгааг бас нэр дунд бас хэлчихье. За тэгээд танхимаа ингээд яваад ирсэн таны гол зорилго бол нойр гүйдэлтэй байсан. Ангаах ухаанаар бол он шалтгагүй байгаад байдаг. Тэгтээ шалтгаан бол байна гэж таад явж эхэлсэн. За танхимаа ингээд явах тэрийг яг яадгийн байна. Юу болдгийн байна гэдэг талаас та өөр төрөө гарсан өөрчлөлтүүд би ингэдэг юм байна, тэгдэг юм байна гэдэг өөрөөсөө олд битсэн зүйл ингээд болцсон. Танхимаар бол ер нь бол тэр үнэгүй имэнтүүд тэр явал ер нь бол ердөө унтаад өссөн. Тийм үү. Анханасаа юу за. Анханасаа л ерөөсөө унтаад өссөн. Зөв ерөөсөө л миний очих хэвээр байгаа. Ингээд би ерөөсөө хинээс шаардлагагүй. Өөрөө зэрэг ирсэн байхгүй юу? Дүүтэйгээ ойлаа уруулаа. Та чи нэгчтэй гуруулаа явсан гэдэг байгаас тийм ээ. Манай их онлайнаар битэр одоо танхимаар яваад. Тэгээд танхимын тэр одоо бас илүү тийм ижтэй гоё юу гэл мэдэрсэн гэсэн үг шүү дээ. Ерөнхийдөө бол тэгэл яваад ирсэн. Тэгэл ер нь сэтгэл санаа сайхан болсон. Ер нь ямарваа асуудал яг өөрөөс болдго юм байна гэдгийг бас мэдэрсэн ер нь бол. Тийм. Ер нь тий өөрийнхөө тэр сэтгэл санааг хүн зөв чиглүүлээ тий. Бодлоо сайхан зөв чиглүүлээд хүнзээ зөв хэрцаад. Ирэх юм бол ер нь тэр хүнд л уур уцаар байх байдаг шүү дээ. Ер нь би гинт уралдаг гэсэн гоё үе. Тий. Одоо яг энэ дээр нэг юм болдог л да. Бид нар энэ хөтөлбөрт явж ирэхдээ яах вэ гэхээр анхандаа бол бусдаас ч юм уу гаднаас ямар нэг юм хайгаад явж идэх. Хөтөлбөрт ороод ирсэн чинь бүх асуудал надад байдаг гэдэг нь өөрийгөө анзаар таньж эхэлдэг шүү дээ. Тэгээд өөрийгөө тэгвэл анзаар таньлаа танаас яг юу илэрсэн бэ? Та яадаг байсан юм бэ? Гүр зөндөө илэрч байгаа. За юу аах вэ? Дураа ижил тэр ууралж үзгэнүүд чи би хийгээд байгаа байхгүй. За. Ууртай байсан байх гэдэг. За. Тэгээд тэрийг мэдээд авчиж байгаа. За энэ уурлах бол надаас шалтгаалт юм байна. Ерөөс нь надаас хүн нэг уурлалаагүй шүү дээ. Жишээлбэл нэг аягаа тавьсан байсан жил уурлж шүү дээ би л тэ. Тэрийг бол би өөрөөсөө шалтгаалаад авахгүй ямар ч. Тэгээд тэрийг ойлгож авсан. За. Тий. За тэгээ бас нэг гомдох мундах тэгэл бас бэдин бэлд ер нь бол бүхлэн бэдин билээ одоо энэ хичээл үүсгэхэд. Тэгэл за энэ бүх юм чинь надад байдаг юм байна. За нөхөр чи өөрийгөө л сохтой байж тэгэл ингээд бодоод үссэн. Тэгэл яг ингээд хичээл явцтал үнэхэр гоё болсон ер нь бол. Тэгээ яг өөр хүмбэл өөртөө суралцахад бас хэцүү байдаг юм байл гэдэг бас ойлголоо юм. Уурал хаанцтай багсгсан. Сэтгэл санаагаа. Одоо би бараг хичээлд явснаас хойш одоо бараг урдлаагүй шүү дээ. За. Нэг ойлгочих юм чи тийм. Урдлуул өөрийгөө зовоод юм байна. Тийм шүү дээ. Тийм гэдэг ойлгож байна. Тэгээд сэтгэл санаа бол шал өөр. Уурлахгүй болохоор ч юм чи яаж нөрөхгүй байх юм. Их гоё болт юм лээ. Одоо тэгээ та үндсэндээ хөтөлбөрт явахаас хойш нойр тань яг ямар болсон? Хэдэн цаг унтдаг болсон гэх юм. Нойр бол одоо тэгэл 10 цагаас ахвал өглөөний 6 хүртэл. Бүтэн нойр. Тий, бүтэн нойр аваад тэгээд унтаад босоод ирэх чинь бүр нэг тэр бүр гоё амарсан мэдрэмжтэй. Би бол бүр өстой яг эрүүл бүр тийм аюул гоё мэдрэмжтэй сэрдэг болсон байна. Тэрийг бол одоо би хамгийн гоё мэдэрсэн юм надад тэр. Зүйтэй. За тэгвэл хүн ингээд сэтгэл засаж байгаа гэсэн үг шүү дээ. Сэтгэлээ хүмүүс ингээд цаад эрэхтэр болоод хүний одоо өвчин зовлон өөр юу гэдэг юм ингээд засаад эхлэх. Гэтэл би засагдахаас гадна хүн чинь бас өөр олон төрлийн одоо сайхан үр дүн гардаг шүү дээ. За шил гэр бүлийн харилцаа, ах トゥ хамаатан цаад ингээд зөндөө юм байдаг. Тань дээр одоо жишээлбэл тиймэрхүү талаас нь үр дүн ер нь гарсан уу? Ямар зүйлүүдийг хэрэглэх юм бол гарна шүү дээ. Одоо хүүхэд хүчинд хүрчээрэлдэг жоох ээж. Та чи юунд байгаа вэ? За. Би юм хичээлд яваад байгаа шүү дээ. Хэлэг байсан уу? Өөрөө би бол хэлсэн л дээ нэг юм явах. Та өөрөө л мэдлээ яв. Тэгэл төсөөж нэг л өөр болоод энэ та. Аял болоод энэ та. Мэдрэгдээд байгаа байхгүй тэр тий. Нэг жоохон хүн чи ер нь жоохон бивдүүд нойр болохоор ч юм ер нь тэгээд бас их эвгүй болт юм л шүү дээ. Ер нь ядраа сүлдаад өөрөө яг ирчвчгүй болоод ирэхлээр хүн чинь яг хажуугийнхаа дуурай гаргадаг. Тийм бол би тэрийг бас яг өөрөө энэ суугаас нь мэдэрчээсэн байхгүй. Би өвдөд би эдгээр л орлаад байгаа. Тэгсэн мөртлөө бас сони юм да яг өвчин мэнэ гэхэлэр бас тийм. Тэгэхээр бас сэтгэл санаатай бас холбоотой байсан байг дараад байгаа. Тийм. Өөрийгөө амар тайван мэдэж чадахгүй тийм өвдгөлөнгүүдээ нөгөө хүмсрэг уурлаад тийм байсан байгаа.
Одоо тэрийг бол олоод ирчихсэн. За охин нь бол сайхан дэмжиж байна. Хань ижил нь яаж юм одоо? Одоо бол аюул сайн дэмждэг шүү дээ намайг. Дэмждэг. Чи яваараа аргагүй шүү дээ. Тийм жоохон өвдөлтөрөөл жоохон бухимдал тэгээд идэгсэн чинь. Тийм. Одоо чи нэр үнэхээр гоё болж байна уу? Тэгэл. Өөртөө ч амраа шүү дээ тий. Яваад гараа л гэдэг. Тий яваарай. Та тэгэхээр хань ижил нь өөр болж яана гэхээр хань ижилт чинь нэг өмнө нэг гаргадаг ааш харан шиг юм байсан байх гэдэг нэ та ярина. Яадаг байсан байсан. Тий. Ядж хатал тэр нөгөө бие өвдөхөр унтахгүй хуруурлаад шүү дээ. Тий. Би унтсангүй ямарсангүй байд. Тэр нь тэгээд зүгээр болоод ирэхээр өвчтөн угаасаа тэгээд аяндаа нөгөө нэг өөрийнх нь амгалан байтал яг ингээд өөрийгөө тайвшруулаад тийм гоё болоод ирэхээр хүн шал өрөлдчихсэн юм биш. Би өвдөхгүй л гоё хэлбэн. Тэр нь үнэхээр сайхан мэдрэмж ер нь бол гоё. Түрүүн та нэг ихтэй гурлаа явж явах хэрэг гоё сонирхолтой санагдлаа л да. Гурлаа явах тэр яг яадаг юм бэ гэдэг төсөөгчтэй өнөр бөөндөө юм гэдэг чинь. Гурлаа явах чинь нөгөө нэг бид нар чинь ингээл нээлээ суглаараа шал өөр юм ярьдэн шүү дээ тий. За. Ярьдаг байсан гэж үү? Өмнөх яриа шал өөр. За. Тэгээд сая ингээд суугаа ярьсан чинь баг бид гурав чинь нэг цаг хөрчиж байгаа байхгүй. Бид нар өмнө тэгдэг шүү дээ. Хаяа нэг л хаяа нөгөө л амьдралын асуудал яриад тийм юм бэл иртгэл байсан. Гэсэн чинь одоо болохоор чинь хүүшээ би тэгж яа тийм тэгээд ингээд өөрөөстэй бүх юм яриад энийгээд байгаа байхгүй. Би нэг удаа нэг шинэ 15 руугаас эрчтэй хоёр урьсан. Манай төрий дээр манай нөхөр нэг амралтанд явсан. Тэнгүүд ганцар болохгүй. Тэгээд тойр нэг хүрээ дээр гурлаа хичээл суусныхаа үеийн үрдэн юу болж нэг ярилцаад байгаа. Бас. Нэр нь тэгсэн байхгүй. Нэг шинэ 15. Тэгээд үрдэнгээ яриад хэдүүлэн гэсэн одоо энэ хүн амтнд буян хийд юм те. Энэ нэрээр сайхан буян хийдэр сайхан одоо зүрсээ. Юу яа түгээхийн төлөөл явах юм биш үү гэдэг хэдүүл ярихгүй юу. Тэгээд шинэ 15 цуглаад тэгээд би мэдэрсэн. За бид нэр ерөөсөө шаардлага өөрөлдсөн байна. Үнэхээр гоё хэлсэн юм байна. Тэгээ яг нэг од би чинь олуулсан байхгүй. Яг нөхдөдтэй уулзахлаарч бас өөр шүү дээ. Юу яа. Тэгэл би таараа тэгэл баярлсан байгаа зү. Харин тийм л байна л да. Тэгээд ингэж идэх байхгүй. Тэгэхээр тэд нар мэдэрчл байгаа зү. Тэгж тийм ээ. За зүйтэй ингээд сайхан үрдэн гаргачаа. Тэгэхээр манай энэ эдгэрлийн дасгалжуулах гэдэг хөтөлбөр үндсэндээ энэ нэрнээс нь сонсох хүмүүс нэг өвчтөй хүмүүс явах хэрэгтэй юм шиг ингээд ийм ойлголт бас байгаа тийм. Гэтэл бидний өвчнөөс гадна бие өвдөхөөс гадна хүний сэтгэл өвддөг юм аа гэдэг зүйл гарч ирж байгаа байхгүй юу тийм ээ. Тэгэхээр заавал өвчтөй хүмүүс биш. Ер нь сэтгэл өвдсөн, таагуудсан, заа сайшгүй нойргуудсан, нойргууд зөв сэтгэл зүйн шалтгаан шүү дээ ерөөсөө. Ямар нэгэн зүйлтэй л холбоотой байж таараа. Тэр зүйлүүдэд арилгахад чиглэгдсэн ийм багц хөтөлбөр байдаг юм аа гэдгийг бас манай хүмүүс энэ дээрээс бас илүү ойлгоосаа гэж бодож байна. За тэгээд одоо ерөнхийдөө хоёулын харийн гэсийг өндөрлөе. Та маань одоо тэгвэл нэмэлтээр одоо хүмүүст одоо хандаж хэлэх үг юу байна? Нэмэлт зүйл бол та маань хэлээч гэж хэлж байна. Тий, ер нь бол ямар нэгэн асуудалтай биен дээр жоохон өөрчлөлт гараад ч юм уу, зан харцаан дээр өөрчлөлт гараач ч юм уу тий. Тэрхийн бод ер нь эхлээд нөгөө эмнэлэг гээд бид нар чинь шинжилгээгд яваад байдаг шүү дээ. Тэрхээс өмнө сэтгэл зүйгээ жоохон бас анхаарах хэрэгтэй. Хүний сэтгэл зүй эрүүл байж бие эрүүл гэдэг юм байна. Бидний би одоо энэ хичээл явснаас хойш маш сайн ойлгосон. Тийм учраас танхимын ангиар явах юм бүр илүү үр дүнтэй байдаг юм байна. Тэгээ хүмүүс маань өөр төр нь одоо ямар нэгэн асуудал байвал те энэ сайхан одоо эдгэрдлүү өргөө гэдэг энэ өргөө байгуулагдсан юм. Энд ирж өөрөө өөртөө суугаад үзээрэй. Тэ өөрсөн төр чинь ингээд гоё өөрчлөлт гараад ирэхээр аяндаа тэ хүмүүс хүртэл өөрчлөгдөх юм аа л гэж мэдэн да. Миний мэдэрсэн зүйлээр нь тэр бид дээр. За зүйтэй тэгэхээр одоо та маань бол яг танхимын ангиар одоо нөгөө өөрөө илүү нөгөө цаг заваа зарцуулах боломжтой учраас танхимын анги дээрсэн. Тэгэхээр үнэхээр танхимын анги маань бол амьд одоо хүмүүсийн уур амьсгал тэгээд хөтөлбөрийн интернет илүү сайхан баялаг ингэ байдаг шүү дээ. Тэгэхээр танхимын анги бол үнэхээр сайхан давуу талтай. За онлайн анги гэсэн байгаа. Онлайн анги маань ч гэсэн бас сайхан давуу талтай. Ягаад гэвэл одоо цаг зав боломжгүй хүмүүс байдаг шүү дээ. Тийм хүмүүс маань уцаараа өөрийнх нь байгаа газараа ажил төрлөө хингээм гэр орондоо байнгаагаа бас хичээл онлайн хичээлээ сонсдог нь бас их сайхан давуу талтай. Аль нь бол сайхан давуу талтай байна. Яалтчгүй бол та танхимын ангиараа суулгаад амтын мэдэрсэн хүн бол яхахгүй танхимын ангиараа яваад баймаар л цаг зав болж байгаа бол гэсэн үг шүү дээ. Яваад баймаар.
санагддаг шүү гэдгийг санагдаж байна. Ихтэй хүн бол ер нь танхимын өнгөөр явсан дэр гэж би бодож байна. Их олуулаа суугчин дээр олон хүний энерги чинь бүр илүү гоё үйлчлэлт юм байна. Танаа шингээд бүр ингээд анги найсар болдог байсан. Одоо нөр төгсөлтийн баярыг хийх гэдэг байгаа байсан. Одоо төгсөлтийн баярыг ер нь бол тэгээд энэ хичээлт чинь бид нар аюул их яарч ирдэг байхгүй. Бараг нэг хоноод нэг өнжид орж шүү дээ. Тэгт чинь бүр яарад өглөө бүр аль болохоор хожигдохгүй. Бүр нэг хичээлч тасалмааргүй. Бүр таслагч тийм сонирхол байхгүй. Бүр яарад зориод одоо тэгээд их дуртай тийм ярдэн шүү дээ. Аюул гоё бүр зориод тийм гоё. Харин яг тэгтэл гээд байгаа юм да. За ингээд энэ өрөө тойлоо одоо подкастаа дүүргэе. Тэгээд манай Насан Батгчийн маань сэтгэлд нь туссан гэрэл гэгээ өөрийнх нь нойр гүйдэл болоод гэр бүлийн харилцаа ахын дүүстэй хүртэл ингэ сайхан нөлөөлж өнөөдөр өөр их сайхан амар амгалан болсон гэдэг ингэж байна. Тэгэхээр энэ сайхан гэрэл гэгээ эгчтэй гурван сайхан нийлээд тийм ахтай хамаатан цадан твдэл хийгээр дүүрэн сайхан түгээх болтугай гэж өсөөр. Баярлалаа. Энэ удаагийнхаа дугаар өндөрлөё.